Төрд одоо Монголын төр одоо төрийнхөө төлөө зүтгэсэн хүмүүстэй хатуу байдаг гэж бас их олон хүн ярьдаг. 24-5 настай байхаас ахгүйл 40 гаруй жил Монголын төрд хагас 100 жил зүтгэсэн энэ эрхэм өнөөдөр одоо ганц хүн амьдаа ингээм амьдарч байна. Тэгээд одоо тэр өр хүүхдэд нь бас Монголын төр бас ивэлээ үзүүлж бас хүндэтгэлтэй хандах ёстой гэж би хувьдаа бодож байгаа. Би 2-7 хоногийн өмнө бас зориг гэж одоо хүүтэй нь бас уулзаж бас ярилцсан. Бас Монголын төр зүтгэжсэн энэ эрхмийн 30 гаруй мянган тэр одоо түүх дурсгалын үнэт өв цаашлаад одоо эдэлж хэрглэж ийсэн эд хэрглэлээс нь ахгуулаад өмсөж зүүжсэн бүхнийг нь одоо бас хураагаад авч ийсэн гэдэг ийм одоо бас хатуухан ийм түүх бас байдгийм байна лээ. Тэгээ мэдээж энэ гэр музейн байгуулагдаад үнэн түүхийг нь бас залуучууд хойч үзэх юм боломж бүрднэ гэж бодож байгаа. Мэдээж ард түмэн бол бас харж байгаа бах. Өнөө цагт ажиллаж байгаа улс төрчдийг бас шүүмжилдэг нь төрийнхөө төлөө төмний төлөө гэхээс илүүтэй хувийнхаа төлөө бас их зүтгэдэг гэж шүүмжилдэг. Энэ шүүмжлэлийн бас нэг эсрэг талд нь зогсож байгаа бодиттой үнэн юм одоо хүний түүх байгаа. Тийм учраас тэр уулын цагаатгах ажлын хэсэг энтер гэж бас байгуулад их хурлын дэд дарга цогоор ахлуулад бас ажлын хэсэг гарсан дүгнэлт энтер юмнууд бас байдгийн байна лээ. Тэр зүйлүүдийг харахаар бас хэлмэгдсэн гэж үзэх бас үндслүүд бас нэг талтаа харагддаг. Тэгээд сайн нэмдэрч даргын хэлж байгаагаар бас энэ ардын хурлынхаа гаргаж исэн тогтоол тухайн үеийн намын хорооны гаргаж исэн тогтоолуудыг тухайн үед нь бас дараа нь засварлуулад явсан ийм байгаа учраас одоо бол бид бүхэн бас тэр өр хүүхдэд нь бас хүндэтгэлтэй хандах бас эргэж энэ 100 жилийн түүхэн ойгоор нь бас Монгол төр бас нэг тодорхой ажлын хэсэг маань бас дотроо бодод тооцож бас судалгаатай хандаасаа гэж ингэж бас бодож байгаагаа бас хэлье.